Цанганы архан дүүргийн цэцэг даргын тамгын газраа санаачлан хэрэгжүүлж буй нэвтрүүлгийнхэн энэ удаагийн дугаарт бид нийслэлийн 78 дугаар цэцэрлэгийг онцолж байна. Энэхүү цэцэрлэг нь эрүүл шүд өвчлөлгүй хүүхд төлбөр хэрэгжүүлсэн үүний үр дүн 100% шүдний өвчлөлгүй болсон ийм онцлогтой цэцэрлэг байгаамаа. За чамаа хин гэдэг үлээ? Мөнхөд За мөнхөд шүдэн эмчид үзүүлж ирсэн үү? Хэдэн удаа үзүүлсэн? 10 Тийм яасан шүдэн тэр үед өвдсөн үү? Шүн өвдөд байсан үү? Яаж өвдөжсэн? 3 настай хатад дандаа цэцэгдээ явахдаа талах хүндид цэцэг рүүгээ явахдаа талах хэдий тэгээд 10 удаа үзүүлсэн. Тийм үү. Тэг шүд өвдөхөөр яаж өвддөг юм бэ? Уйлсан уу? Амар өвдсөн үү? Тэгээ одоо тэгээд зайлшгүй шүдэн янзлуулсан эмчээр Бүх шүдээ. бүх шүдээ юу? Тий. Бүгдээр орхоцсон юм уу? Тий. Халаа юм болсон юм шиг. 1 настай хатаа 5 настай бол бүх шүдээ үзүүлсэн. За одоо тэг ерөөсөө өвддөг шүд байхгүй юу? Одоо тэг чихэр идчихэж байгаа юм, тал хундагаа идчихэж байгаа юу? Идэд юм уу? Тэгээ дахиад орхочих юм болов. Одоо яаж хамгаалах юм шүдээ тэгээ? Шүдээ угааж. Шүдээ өдөрт хэдэн удаа уух вэ? 3 Шүдээ эмчид үзүүлсэн үү? үзүүлсэн. Аль шүдээ үзүүлсэн? Өвдсөн эмчид үзүүлэхээр Өвдөг. хэдэн настай дэ эмчид үзүүлсэн? 5 настай. 5 настай хата. Шүдээ угааж байгаа юу? Угааж байгаа. Шүдээ угаахдаа яаж угааж юм чи? Эмч зааж өгсөн үү? Багш нь зааж өгсөн үү? Яаж угаах юм чи надад харуулж чадахгүй яаж угаах? Зүүн бан дэшиг ташаа. Одоо сургуулийн өмнөх боловсролын зорилго бол өөрөө хүүхдийг нийгэмшгүй бие бэлдэр тань мэд хөвөр нь хөгжүүлж сургуульд бэлддэг зорилготой. Энэ зорилгын хооронд бид нар бага насны хүүхдийн цогц хөгжлийг бүрэлдүүлж ажилладаг. Цогц хөгжилд маань эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, хөгжил хамгаалал ордог. Эдний нэг том бүрэлдэхүүн болох эрүүл мэнд дээр нь бид нар 3 жилийн турш анхаарч одоо эрүүл шүд өвчлөлгүй хүүхэд гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн маань гол хамтрагч байгууллагууд Цанганы архан дүүргийн Баян шөнө амбултоор байгаа. Баян шөнө амбултортойгоо 2022, 23, 24 гэдэг 3 жил дараалан энэ хөтөлбөрийг маш амжилттай хэрэгжүүлээ явж байна. Тэгээ 2023 онд, 22 онд анх хэрэгжүүлэхэд бол хүндрэлтэй асуудлууд ерөнхийдөө байсан. Хүүхдийн өвчлөл маш их байлаа. 23 онд өвчлөл маань багаслаа. Энэ жилийн хувьд бол бүр нэлээд мэдэгдэхүйц багассан байгаа нь бол энэ хөтөлбөрийн үр дүн гарч ирнэ гэж харж байна. Баян шөнө амбултоор бол 3 жил хамтарч ажиллах хүрээндээ маш үүрэг хариуцлагатай сайхан хамтарч ажилласан. Дээрээс нь бидний энэ хамтын үйл ажиллагааны гол зүйл бол эцэг эх байгаа. Эцэг эхээсээ бид зөвшөөрөл авч тэдний ингээд зөвшөөрлийн үндсэн дээрээс хийдэг ажил. Шүдний өвчлөл гэдэг өөрөө их байгаа ч гэсэн шүдний эмчлэг эрүүлжүүлэх гэдэг ажил маань бас тустай асуудал. Энэ дээр бол эцэг эхчүүд маань зөвшөөрсөн үндсэн дээрээс бид нэр зөвшөөрлийнхаа хуудсан дээр эцэг хэрэг гар үсэг зуруулаад төлөвлөгөөний дагуу хүүхдүүдэд хуваарьт оруулаад ингэж явдаг. Одоо эхний 22 оны жишээ бол бид нар энэ хөтөлбөр маань ингээд бүтэн 2 сарын турш үргэлжилж ирсэн бол нэг хүүхдийг 3-аас 5 удаа эмчлэх тийм бидний хоорондын гэрээний заалтан дээр тийм байгаа бол энэ жил давтан үзлэгт орсон хүүхэд харьцангуй бага байгаа нь маш том үзүүлэлт гэж харж байна. 78 дугаар цэцэрлэгтээ манай амбултоор нь 3 жилийн хугацаанд ингээд хамтарч үйл ажиллагаа явуулж байна. За энэ хугацаанд 400-аас 500 гаруй орчим хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан байна. За энэ үзэлгээрээ бид 1-2 удаагийн эрэлтээр богино хугацаанд эмчлэгдэх ийм шүднүүдийг эрүүл болгосон байгаа. За энэ удаагийн үзэлгээр бидний гол онцлог нь 4-5 настай хүүхдүүдийн одоо зугаалтанд илүү анхаарч ажилласан. За яг энэ насандаа бид бүгд нэг байнгын шүд шүдлэхэд зай тавилтын ерөнхийдөө анхаарч авах ёстой байдаг. За энэ хугацаанд бид 1-2 удаагийн эрэлтээр богино хугацаанд эмчлэгдэх шүднүүдийг үзсэн. За эндээ бид ботоор түрхлэг хийж өгсөн. Эрүүл одоо нэг цооролгүй шүүгүүд байх юм бол ботоор түрхлэг түрхсэн. За тэгээд 2 настан уудаа сапроид гэх нэг хамгаалах түрхлэгийг бас түргэж өгсөн. За сувгийн эмчилгээ бас энэ хугацаанд хийж өгсөн баг. Хүүхдийн амны хүндэд олон тооны шүүд ингээд цоорхоо байна гэдэг нь за адаглаад эхнээд амнаас нь эвгүй өнгөрнөрт нь
За тэгээ хоол зажилж идэх тухай хүүхэд маань маш зовиортой болсон байдаг. За тэгээд хоолоо нүүрдэх эрсдэл үүсдэг. Ингэснээр эргэтэн тогтолцоонд нь ерөнхийдөө олон шүтэн цооролтой байгаар нөлөөлж өгдөг байна. За манай бүлэг нь 2 наснаас 4 нас хүртэл 3 жилийн хугацаанд эрүүл шүйд өвчлөгөө хүүхэд аянд нэгдэж байгаа. За энэ аянд нэгдснээр манай бүлгийн хүүхдийн өвчлөл харьцангуй багассан. За энэ жилийн үед манай бүлгийн бүх хүүхдүүд хамрагдсанд өвчлөл нь одоо багассан байгаад маш их баяртай байна. Манай охины багш бол дандаа бидэртээ ингэж туулж харьцдаг. Нэг хүүхдийнхээ эцэг ихтэй туулж. Одоо танаа хүүхд чинь тэгчээ шүү. Танаа хүүхдийг тийм юмд оруулах чинь. Тэгээрээ танаа хүүхдийн шүд нь одоо би өнөөдөр үзсэн танаа хүүхдийн шүд жоохон цоорох маяг эхэлсэн байх шүү гэж хэлдэг. Манай хүүхд энэ 3 дугаар амбулаторид үзүүлж гиснээс хойш 3 жил болж байна. Тэгээд мөн ангийнхан хүүхдүүд ч гэсэн 2-3 жил болж байгаа. Тэгээд одоогоор бол шүдний өвчлөлгүй болсон. Үнэхээр их талархаж байна. Бидний одоо алсын зорилго бол энэ хөтөлбөрөөрөө цэцэрлэгийнхаа хүүхдүүдийг ерөнхийд нь ингээд өвчлөлийг бууруулад бүр 100% арилгацсан гэж үзнэ. Одоо шинээр жил үл ингээд 2 наснангууд нэмэгдэж орж ирэхэд тэдэндээ багаас нь зөв дадал хэвшил одоо эрүүл ахуйн дадал хэвшил шүд угаах арга барилыг зөв сургаж эзэмшүүлэх нь чухал. Бага ангид бол харьцангуй 2 настай хүүхдүүдийн шүд бол өвчлөлгүй орж ирдэг. Энэ дээр бидний хамгийн том үүрэг юу байдаг вэ гэхээр тэр сайхан цэв цэвэрхэн эрүүл байгаа шүдийг багшийн тусламжтай эцэгхийн хамтын ажиллагаагаараа эрүүл байлгах нь бол бидний хамгийн том зорилго. Хүүхдэд шүдээ зуугаах, гэртээ очиод юу идэж болохгүй, юу идснийхаа дараа яаж угаах вэ? Тэр зааварчилгааг багш нар чиг үүргийнхаа өрөөнд маш сайн эзэмшүүлдэг. Энэгээрээ одоо шүд угаах цагаараа энэ үйл ажиллагаагаа явуулдаг. Шүдээ сайн угаарай. Баяртай. Өглөө шүдээ угаарай. Зөв угаарай хүүхдүүдээ. Өдөр бүр шүдээ угаарай баяртай.